21-р зууны Монгол 20-р зууны арга барил хандлагаар амьдарсаар байна. Өнгөрсөн 30 жил авилга, хулгай, ховж, түүнийг тойрсон намчирхал хэрэг сэтэрлээ. Гажуудлын тогтолцоонд орлоо. Гэхдээ Монгол үндэстэн, Монгол улс үүнээс хүнд байдалд орж байсан. Түүнээсээ хизээд амжилтаа гарч байсан юм а. Үеийн үед эх орноо гэсэн чин сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй цаг үеийн эзэд ховрдоогүй. Монголчуудын итгэл найдар бөхөөгүй. Бид шин цагийн мэргэшнүүд эх орноо гэсэн чин сэтгэлтэй, эх орноо хөгжлийн шин шатанд гарах иж бүрэн хөтөлбөр төлөвлөгөөтэй. Монголчууд бид өнгөрсөнтэйгээ зуурладаггүй, ирээдүгөө бүтээх цаг болсон. Асуудлынхаа боолн биш, асуудлынхаа эзэн байж, үр хүүхдэд итгэж, дүү нартай итгэж, шин цагийн эздэд төрийн жолоог атуулах цаг болсон. Зөв хүмүүс, шин цагийн зөв хүмүүсд шин цагийн зөв Монголыг бүтээнэ. Монгол хүн та ирээдүйдээ итгэлтэй байгаарай. Монгол хүн та хэн нэгний яталгаар биш, гой сайхан зурганд биш, нүдэрээ биш, чихээрээ биш, зүрх сэтгэлээрээ сонголтоо хийгээрэй. Зөв хүн зөв хүнээ сонгоорой.